Яа хэрлэн мөрний хөвөө цаана тэр үйл ус энэ байгалийн тогтолцоо нэрээ бүр үнэхээр гайхсан. Тэгээд Монголынхаа байгалыг гайхсаар барахгүй юм да. За ингэсэн манайхаа. Доронтой яг нутг руу орж ирлээ. Хүлэнбөөр гээд сум байдаг. Сумаасаа яг хойшоогоо чиг ихчингээд хойшоогоо явахаар тосон улстай гэдэг байгалийн цогцлбор газар байдаг юм байна. Тэгээд тийшээгээ би зориод явж байна. За өглөө эртхэн Улаанбаатараасаа гараад наашаа зам харгуустай янзын гоё. Тэгээд яг хинтээ өнгөрөөд ингээд явж за одоо нөгөө тамийн тамин нэглэнтэй гэж явжсэн чинь тамийн тамин ерөөсө тааралдгүй нэг юм шорон замлуу ингээд явуулаа оруулсан чинь гачин гоё шорон замаар явсан. Хажуудалч нөгөө тамийн тавьж чинстэй гачин гоё янзалж байгаа юм байна. Ашгүй дээ би одоо яг хизээ үлээд нөгөө шараа гэрээд оронтой тоглохоо явж байгаа номер гээгээл тэр тамийн тавьж зүгээр хараасараа голдуус янзын гоё болж байгаа юм байна. Тэгээд ягаад ийшээ зүгэлж ин гэхээр Delta гэдэг манай групп байдаг. Delta группийнхаа урилгаар ийшээгээ зүгэлж байна. Би одоо олон жил хамтарч ажиллаж байгаа таа хүн санаж байгаа бол би тэдний нөгөө оруулж ирдэг Пасторика гэдэг гоё гом байдаг шүү дээ. Тэрнийх нь ажиллаар би Турк явж илаа. Тэгээд зогсоогүй булгуур гэдэг одоо гоё Туркийн будааг Монголын зах зээл дээр оруулж ирдэг. За ганц импорт биш шүү. Манай одоо Delta авто сервис гэдгээр нь манай жолооч нар маш сайн мэдэх байх гэж бодож байна. Тэгвэл яг аялагч хүнд зориулсан одоо нэг Германы алдартай Lova гэдэг одоо супер гоё брендийн хуцмц оруулж ирдэг. Өчнөө юм хийдэг мундаг залуучууд байдаг. Тэгээд баруун хараад тэдний чи айгүй гоё том үйлдвэртэй. Тэгээ миний санаж байгаа 6 илүү 7 жилийн өмнө тэнч нөгөө Монголд анхудаа бидний нөгөө ярьж заастаар 9-ийн тос гээд гоё тосыг 6 жилийн өмнө шиг санаж үйлдвэрлэж игссэн эзэгтэй гэд нэртэй. Тэгээ мөг дээр ирлээ үйлдвэр дээр нь явж үзлээ. Өө ярих юм балах. Тэгээ гол зорилго маань энэ шүү дээ манайхаа. Одоо энэ нэрээ бүр ид шидтэй юм шиг ийм гоё бүтээгдэхүүн найз маань хийсэн байна да. Тэгээ энийг л одоо ингээд одоо явж үзэн дээ. Хэдэн он эхэлсэн гэлээ энэ чинь? 14 оноос. 14 оноос тий. Оо ч бас нэлээд явж байгаа юм байна те. Одоо бүр малчд бол гачаам сайтай байгаа. Энэ бол яг үндсэн үйлдвэр маань 14 оноос эхлээд энэ бол яг 2 жилийн өмнөөс олон найрлагч хийж байлаа. Тийм байна, тийм байна. 23 оноос. Хөлбөмбөг тоглож байна уу? Би тойлоо багийн хөлбөмбөг чинь хоёроо уугнал. Одоо би тоглохоо байсан дөө. Гүүхээс чайлах болсон дөө. Ажил ихтэй тэгээ тоглож амжихгүй л. За найз дамжлаа. За. Өнөөдрийн байдлаар яг энэ тосны зах зээл дээр Монголынхаа 30%-ийг хангаж ин тэгээ зогсоогүй бүр Япон руу экспортоор гаргаж ин ийм мундаг хөдөлмөр залуу байдаг. Тэгээд тэр тосыг хийж явах явцад сайд продакт гэж байдаг шүү дээ, тэ. Тэгсэн тижээл гараад исэн гэдэг байгаа байхгүй тэ. Тэгээд тэр тижээлийнх нь ажиллаар би явж байгаа байхгүй. Ямар тижээл ихэ за манай малчд бол ихэнх нь мэдэх байх уу? Баавар гэдэг тэ. Супер гоё тижээл. За энэ бол бүрс нэг ид чидийг үзүүлж байгаа гинэ. Одоо юу гэдгийг одоо малыг бол зүгээр өстө хэдхэн сарын дотор зүгээр баг 2 дахин жим миний нэмээ ээждэг юм уу ингээд бүр супер тижээл хийсэн юм байна л да. Тэгээд энийг судлах гээд би энэ доронт руу малчин хүүхэд байгаа гэсэн. Тийшээ би зорио явж байна. Тэгээд тийшээ явахын тулд танаа машиныг аваа явчихъя л та гэсэн чинь тэгдэг ганхуу байхаа гээд машинаа өгсөн чинь маш зөв юм боллоо шүү. Энэ нөгөө дизель сая зам дагуучстай өчнөө одоо газрууд орон нутагч дээр нөгөө бензин тосон нь олдохгүй бөөнд ойжор байж байгаа шиг байна. Энийг аваад явсныг зөв боллоо. За тэгээд дүүгийнх маань одоо эндээс нэг 50 км гэсэн байгаа шорон замаар байдаг гэсэн. Тэгээд бүгд явж үзье. Гүйлдээд ороод ирлээ шүү дээ чинь. За ирээд дүүтэйгээ танилцлаа. Эргтал гээд би 17 тоо гэсэн чинь 17 ч хүрээгүй хөөрхөн дүү ээж шүү дээ. Тэгээ эренгуутаа мосчиг дунаал наашаа давхицсан. Араас хүрээ дээрээ гээд. Тэгсэн чи одоо морь унтсан. Беронуудаа туугаад аваад ирлээ шүү дээ. Нөгөөдөл нь одоо ингээд нөгөө тэжээлээ идэх гээд бүр мэддэг болцсон. Дасцсан юм байна те. Бүр булаацтаад орж ирж шүү дээ. Одоо ч яг нэг өгөөж сар болж байгаа гэсэн те. Ирхэн найс юм уу? Чи ч одоо ямар гоё ковбой одоо ахын сайн Америкээр хөлбөмбөг үзэхээр явж чад баах юм ковбойтой таарлцсан яг ингээд ковбой залуу байж байгаа байхгүй те. Чи 17 хүрээгүй юм уу? Хизээ өрхөө? 12. Ийм залуу байвал яах вэ? Тэгээ ингэсэн гэж шүү. За одоо мэдээж манай цагаан овоо гэдэг гоё сумд аав ээж нь одоо аав нь цагаан овоо юм байна. Ээж нь бол одоо бас дарханд төрийн албанд олон жил ажилласан ийм гэр бүл байгаа юм байна. Сая ирж танилцлаа. Тэгээд олон жил бас малсан. Тэгээд хүүхдүүд мэдээж одоо зуны цагаар одоо амралтаараа аав ээжтэй ирж тусалдаг. Тэгээд чи залуучууд ч ойлгомжтой шүү дээ. Сошиал медиа дээр айгүй идэвхтэй явж идэг те. Тэгээд аавда хөөс аав нэг ийм тижэл гарсан байж тээ та сонирхгүй юм айгүй гоё үзүүлэлтүүдийг харахаар ингээд үлгэр шиг гоё юм яриад ийштэй гээд тэгсэн аав нь итгэхгүй байна л тухайн үедээ бол те. А гэтээ ээж нь бол зоригтой байгаа байхгүй юу? Хүү ээж над хүүхдийнхээ ямыг сонирхоод үзээч гээд тэгээд нодлон жил эднийхэн маань манай Delta-гийн хийж байгаа энэ Баавар гэдэг энэ олон найрлагатай одоо энэ хүчит хижээлийг аваад
Тэгээд хэдэн бярууд гэлээ мэд нодлон чинь 150 бярууд тий. Тэгээд анх бяруудууд нь одоо амьдын чинь хэд байсан? Одоо 100 гаруй тий. Анх 100 гаруй килограмм байсан тий. Тий. За 100 хүрэхгүй байж байгаа. За тэгээд хэдэн сард хийжсэн? Нодлон чинь бүр 2 сар гэлээ юу гэлээ? Нодлон 2 сард хийж. За 2 сард хийжээгээд ямар жинтэй болсон? 2 сард хийжээгээд хамгийн одоо их жинтэй бэрон 305 кг. Пүү. Тэгээд 100-аас 350 болчихж байгаа юм уу? тий. 2 сард хийжээгээд шүү дээ. Хамгийн доотлын бэрон 270 гэрэл. 270. 100-аас 100. Пүү. Өмнө нь бол тийм байгаагүй юу? Одоо энэ тижээлэг өгөхөөс өмнө одоо аавч бол олон жилийн бяруу хийжсэн юм байна шүү дээ бас тэгээд тий. 2024 онд манайх бэроо бэлчээрээр нь ингээд хийжээгээд одоо энэ бэлчээрийн ургамал олон ургамал ургахаа байлаа. Тэгээд Бэлчээрийн нөгөө бэлчээрийн даац гэдэг юм чинь тий нөлөөлж шүү дээ. тэгээд манай бэроо 200 кг бараг давах бэроо байгаагүй. 200 кг давах бяруу байгаагүй. Ахаа. Фүү. Одоо ятар чи бас одоо чи сарал болж байгаа гэвч тий. Бас хөөхөн жин даацсан байх шүү тий. Дандаа бярунууд байгаа шүү дээ манайха. Нөгөө өхрөөд нь тэр хараа манайхан тэр байж байна тий. Энэ өхрөөдөө өгдөг юм уу яах бэ яах одоо эхлээд нөгөө энэ чинь нөгөө бизнесээ бодож шүү дээ тий. Бярунуудаа одоо яг ингээд энэ чинь ингээд сайхан тижээлийн өгөөд таргалуулаад амьдын жингийн сайхан нэмээд тэгээд энэ чинь одоо 10 сард борлуулдаг л. Та нар хаана өгж байна 10 сард? Манай Метагро. Манай МСС-ийн Метагро дуу. Оо. Энэ ч ойрхож угаасаа хинтээд байгаа шүү. Ойрхон шүү дээ тий. Ойрхон. Ачаад авчаад өгч тийм үү тий. Зөө. Одоо зах зээлийн ханшаараа нэг бяруу одоо ямар үнэтэй явах вэ? Одоо ингээд та зарим тохиолдолд түрүү ээжижсэн худалдаж авдаг гэсэн шүү дээ тий. Ямар үнээр авах вэ? За манай 2024 онд бол 500 мянгаар авчихсан. 500 мянгаар, 500 600 ойролцоогоор. Одоо сая гаруй болцсон. За тэгээ одоо эдний ингээд тижээлийг өгөөд 3 сар сайхан бордоод тэгээд ингээд амьдын жим нэмэгдээд ингээд зархаар хэдээр зарж байгаа. Одоо Метагрогийн хэдээр авдгийн жишээлбэл. Метагро одоо 9000 төгрөгөөр авч байгаа гэсэн. Хилээр хилийн 9000. Тэгэхээр чи одоо нэг бяруу чинь за одоо чи түрүү хэлсэн шүү дээ 300. За дундчлаад 350 болъё гэж. 350-ыг 9 гэдэг чинь 3 сая төгрөг болчих юм уу? Тэгвэл энэ жил бол саяар авсан юм биш үү тий? Нэг бярууноос 2 сая төгрөгийн цэвэр ашиг хийж байна. Тэгээд зарим бяруунууд бас бие жижиг болохоор 200 гаруй килограмм. Тэгээд зарим нь томнууд нь 300 гаруй. Энэ жил би ер нь ихэнх хөхрөө 300 гаргана. Тэгээд 400 хүргэнэ. 400 хүргэнэ гэж тооцоож байгаа юм. Одоо мэд ингээд энэ жижигхэн бяруунууд нь зарим нь идэж чадахгүй өдөр ингээд хашигтаад байна шүү дээ. Энд чинь нэг тийм яах ёстой юм биш үү? Одоо ингээд нэг тийм одоо одоо ах нөгөө мэдхгүй буруу ярьж магадгүй шүү. Одоо нэг Америкч нэг фермерийн аж ахуй гэж байдаг шүү дээ, тий. Тэгээ нэг бяруунд нэг юм яг нэг хүртээмжинд адилхан байх ёстой юм. Одоо сэргэлүүд нь илүү идчих юм биш үү? Гайгүй юу? Ер нь тэгэл гайгүй. Тийм үү. Тайдаг нэг дельтагийнх нь намайг наашаал гарахаас өмнө бас ингээд бичлэг үзүүлж байгаа байхгүй юу? Ийм байсан бяруу, ийм болцсон гэдэг. Одоо нэг before after гэж ярьдаг шүү дээ, тий. Тэрнтэй адилхан бүр ингээд үнэн шмээргүй тийм зургнууд харуулсан. Тэгээд хялгант гэлөө сая би хялгант явсан шүү дээ. Тэнд бас нэг малчин одоо энэ тижээлийн өгсөн юм байна л да. Тэгээд бярунуудаа дуудаж байгааг ингээд дадаа бэлгээр харуулж байгаа байхгүй юу? Чи бярунууд нь бүр ингээд бүр дасцсан. Гүүлтэж орж ирж байлаа шүү дээ. Бараг ингээд сургуультай амтэн шиг тижээлээд ирэхлээр юу илүү дуртай болоод тэгээд ер нь холоос гүйгээл. Хань сая бол нэг гүйлдэл ороод ирж шүү дээ. За ийм л байна та манайх. Энэ нэрээ бас л ер нь одоо эн чин цагаан овоо сум чинь маш олон хөрчд байгаа шүү дээ тий. Зарим нь авж байгаа явахгүй байгаа эсвэл мэдэхгүй байна уу юм. Зарим нь мэдж байгаа. Зарим мэдж байгаа юу? Зарим нь мэдэхгүй байгаа. Мэдэхгүй байгаа бах тий. За аав чинь эргэлзээд авахгүй байсан юм чинь одоо ихэнх нь бас эргэлзээд авахгүй л байж таараа. За ахыг нь бичлэг гаргахаар малчт маань бүгдээрээ мэдэх байх гэж бодож байна тий. За одоо ингээд ийм мундаг дүү энийг санаачлаад аав ээжтэй туслаад тэгээд энэ бяруунууд нь одоо бүр бүдгэрийн юм шиг ингээд жин нэмээд нодлон дөнгөж мэдээд 2 сар өгөхөд тийм үр дүн гарч байгаа юм чинь энэ жил эднийх маань дүү сая ярьж байгаагаар зарим тохиолдолд одоо 400 хүргэнэ гэдэг чинь 400 кг хүргэнэ гэдэг шүү дээ тий. Энэ жил зорж байгаа. Зорж байгаа юу тий. Одоо эн чинь дөнгөж сарал нэг сарал болж байгаа юм байна шүү дээ. Одоо ингээ ахаад 8 сар, 9 сар, 10 сар тэгээд одоо Нидерландаа явах нь шүү дээ тий. Вау. За энэ чинь харин бизнес юм биш үү? Энэ чинь зүгээр ах нь ингэж бодоод байна. За 100 бяруу тий. За нэгээ сая гэж бодъё тэхүү. Тэнгууд одоо 100 бярууг нэг 4 сард бүх малчтаар сайхан явж цуглуулад одоо малчин биш хүн байж болно шүү дээ. Тийм биз дээ. Одоо ахын ч юм уу тий. Одоо энэ ч байдаг тий. Эсвэл Солонгос одоо Америкт ажил хийж байгаа гоё ингээд бизнес майнд гэж ярьдаг юм л да. Тийм хүмүүс одоо ингээд 100 бярууг саяар авахар чинь 100 сая.
100 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээд тэгээд 4 сард аваад 7 сар, 8 сар, 9 сард ингээд манай баавард хижээлийг өгөөд жингийн нөгөө 100 эсний 400 болгоод ингээд зарахаар чинь 4 сая төгрөг болоод байгаа байхгүй тий. 4 саяар 100 бяруу хэрч одоо 400 сая. За одоо зардал мөнгөний дээр бензин тос бүх юм хасаад 150 саяыг хасъя л та. 250 сая төгрөг 100-даа 100 бярууноос хийх л шүү дээ. Болох уу тий? Болно гэх юм. Чи болохыг харуулж байгаа юм шүү харин чи бүр. Одоо бид нар хэдийгээр хотод байгаа ч гэсэн хамаатан садан зөндөө л малчт хамаатан бүгдээрээ энд бас байж байгаа шүү дээ. Заавал өөрөө тийжээгээд байгаа юм биш үү те. Зөв хөрөнгө оруулалт хийх гэдэг байгаа. Одоо би танаа автаа юм уу эсвэл чамтай яриад эрхээ мэдөө ах нэг 100 бяруу цуглуулад өгчөө чамд тэгээд өөрөө цуглуулаад чамд авчиж ингээд хамтраа гоё бизнес хийж болж байгаа байхгүй те. Одоо энийг жишээлбэл төр засгийнхан бас анхаарах хэрэгтэй байгаа байхгүй те. Одоо хувийн хвшлийнхэн маань ийм мундаг юм хийдээд эн чинь ингээд олон жилийн одоо юу гэдэг юм нойр хөдөлмөр туршлага дээрэс нь ингээ нөгөө олон жилийн одоо судалгааны үндсэн дээр ийм тэжээл гаргаж ирээ. Тэгээд эн чинь ингээд туршаад ингээд одоо ингээд доронтод манай дүү туршаад эн чинь ингээд яг амьдрал дээр биелэлээ болоод ингээд явж. Тэгээд хажуугын талд нь ямар азар метагро гэх юм байж идэв те ингээд сайхан одоо метагрогийн одоо тэр нөгөө праймит ч юм бол одоо энэ гоё бярнуудаас л гарч илж байгаа шүү дээ тий. За нөгөө эд шидтэй тэжээл чи энэ шүү дээ. Энэ юу зөвхөн 5 шүү мал биш юм байш чи бүр гахаа шувууны үрдэл зураг байж гэн. Тэг их баг ордог гэж чинь. Одоо ингээд өдөр жишээлбэл малдаа нэг удаа л өгж байгаа хөө. Одоо энэ бүр бичсэн байна л да. Тэг бог малд ерөөсө 120 г хоногт. Бод малд болохоор 500 г. Чи маш жоох юм байгаа байхгүй тий. Гэтэ яг хүртээмжтэй өгсөй л доо тий. Зарим нэг нь хидэж магадгүй л дээ. Тэгээ ингэж байна. Ер нь яг энэ чинь судалгааны үндсэн дээр явагдаж байгаа шүү дээ. Малчид болохоор одоо ингээд 100 угаасаа ингээд ногоо сагаа сайхан гарцсан ийм үед тэжээл өгөөд яах юм бэ гэж боддго юм байна л та. Тэгсэн чинь үгүй юм байна. Одоо энэ нөгөө бэлчээрийн дааз инээ тэрээсээ болоод эн чинь малууд чинь авах ёстой нөгөө шим тэжээлээ авч чаддгүй юм байна л та. Би бол тэгж ойлгосон. Тэгээ энийг ингээд нэмэгдэл ингээд өгчхоор тэр шим тэжээлээ яг авах ёстой юмараа аваад энэ байхгүй болохоор зүгээр л ингээд одоо ингээд гүзээгээ дүүргээл тэгэл баас болгоод тэгээ нөгөө биеийн давжаа томорж өгдөггүй. Тэгээ энийг ингээд хамт ингээд өгөхөр одоо нэг яг нэг шим тэжээлээ авах ёстой юм аваад тэгээд ингээд амьдын жин нөгөө ингээд нүдэн дээр томроод дээрэс нь зөвхөн амьдын жин томрох биш бүр эн чинь нөгөө арь ширлүүг нөлөөлж чинь гэдэг байгаа байхгүй те. Надаа ингээд бүр хоёр зураг үзүүлсэн те. Арьшил нь бүр юм гоё гүлгөр болцсон те. Одоо ингээд нэг тийм юу гэх юм ч те. Тэгээд тэр чинь арь ширлийн үлдэр нөхөр нөгөө цоордог моордог ч байдаг юм уу те. Тэр мөрөнд байхгүй болоо ч гэдэг юм уу. Тэгээд тэр нэг гүзээний хөвжлөн хүртэл ингээд шал өөр болчих юм байлаа. Дандаа зураг би яг хараад ойлгохгүй л тэгтээ яг малчид хараад мэдэх баг зүгээр. Тэгээд эн чинь нөгөө зүгээр энэ тижээлгүй одоо малын гүзээ ганхуу хаа ийм байна. Тижээл 3 сар өгсөний дараа манай гүзээ ийм болсон гэдэг нь ингээд надад жишээл харуулж байгаа ч те. Тэр гүзээ чи одоо ингээд ирүүл бахаараа тарга твэ одоо их сайн авдаг юм байна л да. Би тэгжэл ойлгосон. Тэгээд цаашлаад ярих юм бол одоо энэ ч нөгөө монголчууд бид нар ч одоо ганц уул урхаа биш үү. Одоо мал аж ахуйч хамгийн том аж ахуй байж. Тэгээд цаашаа бид нар ч одоо нэг экспорт гэж яригдж байгаа те. Тэгээд эднийхэн маань ганц үхэр дээр биш үү. Би л үхэр дээр ирсэн байгаа болохоос хонь дээр маш их туршсан юм байна. Тэгээд хоньнууд нь бол бас ингээд нүдэнд үнэлмээргүй өөрчлөлтүүд гараад тэгээд тэр хоньнуудаа үзүүлсэн чи одоо нэг Кувейт мөвэд нөгөө баян арабууд ч юус аваа гэж зүр. Энэ ганц таргалаад байгаа юм бас биш гинэ. Энд чинь одоо бүр наазах нь сүүний гарс нэмэгдэх гэж байна. За бүр цаашлаад ярих юм бол төлөрхөх чанар гэнэ. Юу гэнэ одоо сайн төлөвлөлт юм байлгүй бодвол те. Тэгээд тамир тинхээс маш сайн суудаг гинэ. Тамир тинхээ маш сайн суугаарч одоо нөгөө зуд мууданд ирсдэг тэр эсэл чинь бүр асар багсдаг гэд. Бүр давуу хандлтнууд нь дуусгаргүй юм супер бүтээгдэхүүн байгаа байхгүй юу. Тэгээд чи 25 кг за одоо нөгөө тэр бүдүүлэг тооцоо гэдгийг хийдүүлээ. За 500 г нэг бод мал тэгээд 25 кг гэхэр чинь нэг шуудаа чинь баг 50 үхэр тэжээх таарад байгаа байхгүй юу те. Тэгээд эн чинь 55 мянган төгрөг лөө. Тэгэхээр чин өдөрт нэг үхэрэнд 1000 төгрөг байгаа байхгүй юу? За ингээ 3 сар гэхээр чи одоо 90 мянган төгрөг байгаа байхгүй юу те? 90 мянган төгрөгөөр нэг бярууг одоо 100 кг-тай аваад 3 сар тэжээгээ тэгээд 400 хүргэнэ гэдэг байгаа байхгүй юу те? 90 мянган төгрөгөөр нэг үхэр юм байна шүү дээ. Ер нь. Тэгээ энэ чи ганцхан 5 уушуу мал биш шүү дээ. Гахаа шувуу ерөөсө мал аж ахуй эрхэлдэг бүх хүн л хэрэгтэй ийм зүйлсийг л манай дээлтгийнх нь хийж чадсан л байгаа байхгүй юу те? Одоо энийг тэгээд төр засгийнхын ч гэсэн одоо энэ сурталчлах ёстой, энийг малчтаад хүүгэх ёстой. Сая явах гэсэн чинь дүү ганхуугаа манай өхөр дээр очив гэнэ. Яг ч манайха ангус тэжээд гэж штэ. Аль нь ахын танихгүй штэ. Тэр эвэргүй том бухыг харж байгаа үстэй гэнэ. Сая би нөгөө Америкээр дэлхийн аврагуулж явж байхад Америкч ерөөсөө ангус стейк л идэх юм байл штэ. Тэгсэн одоо монголчууд маань ингэж гоё тэжээж штэ. Янз юм биш. Энэ нэр ямар гоё нусдаг вэ нэрээ. Та хичнээн өхөртэй.
500 гаруй юм байгаа. Нөгөө баримтны нэг юм байдаг шүү дээ. Би одоо Америкуудаас танах хичнээн өгөх 513 гэж. Монголчууд нэг 500 гаруй юм байгаа. Яг Монголын нөгөө одоо ингээл энтентхийн фермд очихоор өргөдөлтөө шүү дээ. Тэгээд нэг газар хорьцсон те одоо ингээл бараг нэг хэдхэн метрэл ингээл бүхэл насаараа байгаад тэгээд тийжээгээл бордоол тэрээд ин ялж байдаг те. А Монголын Монгол мах яагаад бусад махнаас ийм гоё амттай байгаад хамгийн том жишээ бол ерөөсөө ингээл бэлчээрийн дажих байгаа байхгүй те. Гэтэ яг одоо энэ саяны тижээлийг өгөөд гоё жингийн нэмхэл асуудал гараад байна шүү дээ те. Одоо тийм тижээл гараад ирж байгаа юм чинь. Яг нэг free range гэж яриад байт юм. Одоо Америк чинь дахиан дээр жишээлбэл free range дахиад эдийн мэдийг тэрний яг нэг одоо тэднийхаар бэлчээр юмтай за шаавал баг бэлчээр гэж хэлж болохгүй те. Тэгэхээр жинхэнэ nature бэлчээр гэдэг чинь одоо энэ л байна да манайхаа. За бүтэн өдөрөст лавгаагтай үнэхээр сайхан байлаа, сайхан дайлууллаа. Тэгээд хүмүүс ингээ гоё хөдөлмөр хийвэл яаж сайхан амьдарч, хаад сайхан амьдарч болно гэдгийг бол манай лавгаагийн гэр бүл үнэхээр харуулж байна. Одоо та бүхэн анзаарч байгаа бол энд эрдэнэ шиш тарьж байгаа юм байна. Сая мөндөр зохиулсан гэлөө. Тэгээд босоод ирж тээ. Навч зохиулахад зөв зөвөр байж гэн хүлэмжтэр гоё ногоонуудаа тарьж чинь. За тэгээд хичнээнч мотоцикл, хичнээнч трактор 200 автобус байвал яах вэ? Автобусаар яадаг гэсэн чинь хадлан мадлан тэрэг болдгийг гэж тээ. Отрын гэр. Ингэж л гоё амьдарч байна та. Нэрмөгийн ойр тийм гоё юу ийдсэнгүй шүү. Борцтой шил. Янзын гоё байсан шүү. Үнэхээр гоё байла. Тэгээд дүү маань би ч одоо оюутан баах гэж утсан чинь 12 дугаар анги биш үү. Тэмээд өвөлдөө яг уу хичээлдээ явна шүү дээ тий. 100 цагаан аав ээж дээрс тусалчаал тий. Янз. Тэгээд тавгагийн маань 4 хорхон хүүтэй юм байна тий. Нэрүүд надад их таалагчлаа. Мөнх тал, инх тал, манай эрх тал, тэгээд элбэг тал тий. Минингийн тал гэдэг одоо дараагийн хүүхд. Минингийн тал. За тэгээд маш их баярлалаа та бүхэндээ. Амжилт хүсье. Үнэхээр сайхан байлаа. Тэгээд энэ тижээлийг бас зөвхөн өөрсдөө биш, бусад малцтай сайхан сурталчилаарай. Энэ хэрэгтэй хэд вэ шүү, тийм ээ? Хэрэгтэй. Тийм байна те. За одоо тэгээд харъя да. За баярлалаа. За амжилт үү. Манай одоо эрхэгийн ах нь мондөг уяач юм билээ шүү. Сая гэрт нь орсон чинь бөө медаль. Энэ яадсан. Дүүийнх нь морь сая энэ жил Төв аймаг төрүүлсэн шүү дээ. Мондөг байсан. За морь хурдан байх болтгоо. За баярлалаа юм. За баярлалаа.